цагдаагийн байгууллага саатуулагдчихэ гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээллийг бол бид нар шалгасан. Тухайн өдрүүд болон ойрын хоногудад нь Говьалтай аймагт ирсэн бүгд найрамд хятадулсан иргэд бол байхгүй. Тэр тусмаа цагдаагийн байгууллагад саатуулагдсан гадаадын иргэн өнөөдрийн байдлаар нэгч байхгүй. Шалгагдж байгаа мөн гадаадын иргэн байхгүй. Яг тухайн үед нь бол ойролцоо хоногудад нь бүгд найрамд хятадулсан 3 иргэн ирсэн мэт. Тэд нар нь хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой буудалд барилж байгаа тодорхой компани урилгаар ирээд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явсан. Тэгэхээр энэ бол энд бол яг тэр мэдээлэлтэй холбоотойгоор бол шалгагдсан мөн биометрик мэдээллийг авлаа өглөө гэсэн Говьалтай аймгийн нэг ч иргэн байхгүй. Энийг бол хариуцлагатайгаар мэдгдээ.